За сайн байцгаана уу? Retro NBA контент юм байна. Ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр бит хоёр дөнгөж саяхан хэдхэн хоногийн өмнө өмсгөлөө хандаа үлгэж зураг тайлхаа зарласан тийм ээ. Нэгэн цагт бас итгэмээр гайхамшиг бүтээж явсан. Аз ТV-ийн маань бас төлөөлөл болсон. Нэгэн цагт байлдан агуулж явсан. Jeremy Lin-ийн талаар бол өнөөдөр ярихаар бэлдээд байна. Тэгээд Retro NBA контенттойгоо Retro Station сувг дээрээ та хэд маань бол хамт тухлам бид хоёрын өнөөдрийн контентыг үзээрэй. За тэгээд Jeremy Lin маань бол хэрхэн яаж NBA-д орсноос өмнөх бас түүх нь бас айгүй их сонирхолтой тий. Тэгээ Jeremy Lin бол багасаа их сагсанд маш дуртай хүүхэд байсан. Ер нь Аз ч гэсэн ер нь маш сайн тоглодог. Тэмч учраас дунд сургууль, ахлах сургууль гээд ер нь одоо тухайн сургуульд бол үнэхээр топ тамирчин бол байсан. За манай хувьд бол мэдээж ахлах сургуульдаа state championship буюу тийм мужийнхаа авраг болж байгаа. Тэгээ мужийнхаа хамгийн шилдэг тоглогч болж байгаа. Тэгэхээр ямар сайн тоглогч бол байсан бэ гэдгийг бол түүнээс бас харж болно. Тэгээд тэр мужийнхаа авраг болж байгаа тэр тоглолт могт нь бол бас л гайхамшигтай шүү дээ. Хожин шийдэлтээр авраг болж байгаа зэрэг л тийм. Дээрээс нь Лин маань бол одоо нэг Стааз цустай гэсэндээ бас маш сайн голчтой байгаа. 4.2 голчтой гэгддэг. Тэгээ дээрээс нь нэмээд сонирхуулахад Лин маань бол яг иргэншил нь бол Америк гэж явдаг тий. Угаасаа Америкт төрсэн. Asian American гэж явдаг. Цус нь болохоор одоо нэг Тайван Америкийн юм бол юутай гэж явдаг. Тэгэхээр бас яг бүр нэг Азаас яг гарч ирсэн шиг нь бол Америкт өссөн хүн. Тийм, миний хувьд чинь аав ээж нь бол Тайван. Харин эмээ өвөө нь болохоор Хятад гэж ер нь бол явд юм байлээ. Тэгэхээр ер нь яг Тайван гэдэг тийм, Тайван гэдэг. Тэгвэр явж байгаа. Тэгээд миний хувьд бол үнэхээр бас гайхалтай ахлах сургуулийн тоглож байжгаад тэгээд коллежд орох гэсэн чинь манай хүний одоо Аз гэдгээс нь шалтгаалж сонирхоогүй тий. Багууд ерөөсөө санал тавиагүй тий. Тэтгэлгийн санал тавиагүй. Ялангуяа бүр хэрвээ зүгээр хар тамирчин байсан бол магадгүй динигийн сургуулиуч ч юм уу тий. Санал тавих бол байсан. Үнэхээр бас тийм статинч дээр тэгээд гайхалтай тоглолтыг бол үзүүлж ирсэн. Харин за тэгээд манай хүний хувьд бол ганцхан Harvard санал тавьсан. За Harvard бол угаасаа сагсаараа биш мэдээж тий. Одоо боловсрал олгох чиглэлээр одоо бидний топ сургууль гэдэг юм мэднэ. Одоо монголчуудын зорилго болсон сургууль гэдгийг бас мэднэ. Тэгээд Harvard руу хүссэн үсэг бол орсон. За тэгээд Harvard бол мэдээж Ivy League-ийн сургууль. Ivy League бол одоо нэг топ одоо Stanford, Yale, Harvard тэгээд том сургуулиуд багтана. За Ivy League-ийн сургуулиудаас мэдээж NBA-д сүүлийн баг 50 60 жил ерөөсөө ороагүйсэн. Тамирчин ерөөсөө ороагүйсэн. Тэгэхээр одоо Jeremy Lin ямар тийм магадлалаас гарч ирсэн бэ гэдгийг бол үүнээс харж болно. Тэгээд Harvard бол мань хүн бас үнэхээр сайн тоглож ирсэн. Harvard-ийн сагсан мөнгөийг бол бас 2 шат ахиулсан. Ийм гайхалтай тоглолт байсан тий. Улмаар тэгээд 2010 оны драфт нэрээ өгсөн ч одоо Jeremy Lin бол ямар нэгэн багт бол сонгогдоогүй. Гэхдээ зуны лигийн багт бол орох боломжийг бол анх Dallas Mavericks баг өгсөн гэж бол өгсөн байдаг. Тэгээд улмаар зуны лигт тоглохдоо тухайн жилийн драфтын номер 1 болох John Wall эсрэг нэг хийсэн тоглолт байдаг тий. Тухайн тоглолтод Wallace баг илүү перформанс үзүүлсэн нь ер нь бол дэлхийн нийтийг одоо энэ Тайван залуу, энэ одоо Аз залуу дээр одоо анхаарал татаж цаашлаад NBA-ийн багт бас гэрээ их боломжийг олгоцсон байгаа. Тэг яг зөв. Ер нь бол тухайн үеийн драфтын хамгийн шилдэг тоглолт нь мэдээж John Wall гэсэн. Тэгэхээр John Wall-ийн эсрэг түүнээс баг илүү тоглолтыг хийсэн гэхээр энэ залуу NBA-д бол тоглож чадах юм байна гэдгийг одоо NBA-гийн бусад 30 багт бол харуулж чадсан. Ийм маш чухал бол тоглолт бол байсан. Тэгээд манай хүний хувьд бол энэ тоглолтоос улбалаад одоо Golden State Warriors санал тавьж байгаа. Хоёр талт гэрээгээр. За Warriors бол мэдээж түүний хувьд одоо өсөж цорилсон газар нь Сан Франциско, Пало Алто тий. Тэгээд тэмч учраас маш их нэг түүний дэмжигчид бол маш их байдаг болсон. Дээрээс нь яг тэр эриад чинь Азууд олонтой тий. Азууд олонтой. Америк Азууд гэх юм да. Тэгээд Asian American ихтэй учраас маш их фэнтэй бол байсан. Ер нь яг манай хувьд нэг сайн тоглодгоо нэг сүүлийн 10 минут ч юм уу гарч ирдэг байсан бол garbage time дээр гарч ирдэг ч гэсэн маш олон фэнүүдийн нүргэлэн бол байдаг байсан. За тэгээд эхний үйлрэл бол Golden State-д ер нь байж байгаа дуусчихж байгаа. За дараачийн үйлрэлт нь болохоор
айгу олон багуудаас юм хоёр талт гэрээнүүд авал те. Тэгээд явж Нью-Йорк Никст бол хоёр талт гэрээгээр зүйл утсан. За гол шалтгаан нь юу вэ гэхээр энэ үлрэл бол нөгөө нэг алдарт ажил аялалттай үлрэл байсан те. Тэгээ ажил аялалттай үлрэл учраас нөгөө багууд тоглогчид ер нь бэлтгэл жоохон муутай бэлтгэлтэй хийх нь яг хизээ тоглоом мэддэхгүй ийм ороо бусгаа цаг үйл байсан. За тэгэхээр энэ нь бол Жереми Линд бас нэг талаараа бол амар тийм давуу тал болсон. Яг гэх юм бол илүү өөрийгөө бэлдэж, илүү өөрийгөө хурцлж, илүү өөрийгөө дээд чатанд гаргахыг бол бэлтгэл хийхэд бол маш чухал бол цаг үе бол байсан. Тэгээд ерөнхийдөө тухайн улирлыг сандживэл 12 сарын 25 мөн Крисмсийн баяраар NBA маань эхэлсэн 2011-с 12 оны үлрэлт. За тийм нийтдээ 66 байлаа тоглолттой тий. Айгу тийм ер нь сүүлийн хэдэн жилүүдийн хамгийн богино үлрэлтүүдийн нэг болсон. За тэгээд тоглолтчдын бэлтгэлжилт айгу тааруу байсан болохоор зарим нь формууттай. За зарим нь орж ирээд гимтдэг ч юм уу тий. За Нью-Йорк Никс одоо тухайн үеийн бүрэлдэхүүнийг та хэд сандживэл за Тайсон Чендлер, Амари Стодмайер, Кармело Антони гэсэн одоо kinda их гурвал гэж бол илж болно тий. За тэглүү. Тий. Тэр үед Кармело мэдээ суперстар статустай байсан. За харамсалтай нь урд чугмын байрал дээрх ер нь тоглогчд бол айгүй их орон гарan гимтчихсэн. Барн Дэвис, Майк Биби, за өөр те Ландри Филдс, Иман Шумпорт гэдэг олон тоглогчид ер нь ингээд бэртлээс салаагүй л те. Ялангуяа яг холбогчийн байрал дээрх хоёр хүн. Тий. Тэгээд тухайн Жереми Ли ер нь баг холбогчийн байралдаа баг 5 дахь 6 дахь сонголт бол байсан. Тий. Тэгээд ер нь бол одоо энэ Нью-Йорк Никс бол одоо агент хийсэн байдаг. Энэ чиний хамгийн сүүлчийн боломж шүү. Хэрвээ Нью-Йоркоос хасагдах юм бол дахиж ер нь багт ер нь бол NBA-д бол шанс бол байхгүй шүү гэдгийг бол захижсэн. За тэгээд мэдээж 2011 оны 2 сар бол одоо Жереми Линий одоо Линсанети гэдэг одоо үлгэр гайхамшиг болсон сар шүү дээ тийм. Тэрнээс өмнө чи нөгөө сандгүй мань хүн чи нөгөө нэг үеэлийнхаа байлуу. Үеэлиндээ амьдраад тий ахыхаа амьдраад тэгээд гол нь ахыхаа бөөдөн дээр ингээд унтдаг. Тэ өөрийн гэсэн өрөөгөө ороогүй. За тэгээд энчэнээс бас хизээ мүдхөө яваад өгөх нь бас юугүй тодорхойгүй. За тэрний дараа төлөө нөгөө Ландри Филдстэй ч аягүй сайн найзтай тий. Ландри Филдсийн одоо сүүлийн өдрөө тоглолтын өмнөх өдрөө хонцсон гэдэг. Тэр нөгөө төгтөнд шүү дээ. Нөгөө ах дээр нөгөө нэг юу ирээд цочид ирээд. Тэгээ манай хүн чинь нөгөө нэг багийнхаа нэг тоглогчийг хонохгүй болдгоо те. Ландри Филдс руу залгаад мань нэг очоод хончий гэдгсэн чинь бүр нэг бөөд нь бүр ийм жижигхэн бөөд. Тэгээ бүр ингээд толгоо хөлн ингээд бүр ингээд давтсан. Хөлн илүү гарсан гэдэг маш тохон унтсан байдаг гэдэг нэг ярьдаг шүү дээ. Тэгээд хаанаас ч юм бэ гэд ер нь бол Нью-Жерси Нетстэй хийсэн тоглолт бол Жереми Линий дебют болсон гэж яригддаг тий. Яагаад тэгэхээр одоо хоёр гарааны болоос илгээний үндсэн холбогчт нь гимтэлтэй. За дээрэс нь тэр тоглолтод Мело оролцоогүй байдаг санагдаж байна тий. Тэгээ Мело яг оролцоод нэг эхний үед л гимтэд гарчдээ шүү дээ. Тэгээд Амари бас нэг хувийн шалтгаантай гэдэг тоглолтууд өнжөө явжсан. За тэнгууд яалтчгүй Шумпорт бас алдааны асуудалд орчдөг санагдаад байна. Тий. Тэгээд Шумпорт ч дараагийн тоглолтоос гимтэж байгаа шүү баг тий. Тэгээд ер нь бол Майк Антони тухайн үед удирдахжсэн. Тэгээд Линик бол гаргахаас өөр сонголт байгаагүй. Хамгийн сонирхолтой нь Жереми Линд тэр тоглолтод бэлэн байсан. Тэгээд Нью-Йорк Никсийг хөжилт хөтөлсөн. Ингэснээр бол одоо Линсанетигийн домог бол бидний мэдих домог бол эхэлсэн. Тий. Тэгээд хамгийн сонирхолтой нь яг тэр тоглолтын өмнөөс агент нь залгаад энэ магадгүй чиний хамгийн сүүлийн тоглолт байх шүү. Энэ дээр чи Жереми Линий сагсан мөнгө үзүүлээрэ. Хэрвээ үзүүлж чадахгүй бол чи хасагдах гээд шүү. Тэр нөгөө нэг 10 өдрийн тэр гэрээ баг хамгийн сүүлийн өдөр мөдөртөө баг явуулсан. Тийм баха. Нөгөө нэг дахин сунгыг ивэл заавал үндсэн гэрээлөө хөрвүүлнэ гэдэг заалтайсэн. Тэгэхээр бүр яг ингээд хавцлын ирмэг дээр ирсэн үедээ одоо ингэж сайн тоглож тэгж гайхамшиг аваад үргэлжлүүлсэн тий. За улмаар тэгээд 2 сарын турш бол одоо Лин бол дэлхийн техник одоо сагсан бөмбөг сонирхчдыг тэр тусмаа Азчуудыг бол байлдан дагуулсан. За хамгийн алдартай тоглолтуудын нэг нь бол мэдээж Madison Square Garden-да Kobe Bryant эсрэг, Lakers эсрэг Kobe-гоос илүү оноотой тэгээд Lakers-ийг хоцдог. За тэр тоглолтын өмнө Kobe юу гэж хэлснийг бас санаж байгаа бах тий. Kobe бол Жереми Лин гэж бид танихгүй тий. Хин гэдэг. Хүү гэдэг хэлдэг. Тэгээд Лин тэр тоглолтод өөрийгөө ер нь маш том мэдээлэл. Дээрэс нь ер нь бол одоо NBA хамгийн том зах зээлтэй хоёр баг таарч байгаа шүү дээ. Дэлхийн нийтээр үзсэн. Хагасаа билүү бүр бүтээсэнд гарч исэн би айгүй л тод санаад байна. Тий. Тэгээд
Кобигийн эсрэг 38 оноо авдаг санагдаж Тий. шүү. Коби тэр хөлн 32 үлээ 34 оноо авсан. Тэгээд Жермилийн гайхалтай тоглож бага хожил хөтлөөд тэгээд үүний дараа мэдээж гол одоо нөгөө Торонто Raptors хийдэг тоглолт байгаа. Торонто Талбай дээр нь очиж хийдэж шүү дээ. Тэгээд хамгийн сүүлийн нөгөө мөчөд оноо тэнцсэн үед нөгөө дөрөв Айсод тоглож удаад шүү дээ. байж гэж байгаа те. Өөрөө шууд Хосе Калдероны эсрэг 3 цаа шидэлт хийж хожлын оноо авч те. Бага хожил хөтэлдэг. Тийм тэгэл ер нь одоо байж тухайн үед миний санаж байгаагаар хамгийн анх эхний нөгөө нэг NBA-ийн карьертай гараанд гарсан 5 тоглолтод хамгийн өндөр оноо авсан тоглогч болж ирсэн санагдаж байна. Алан Айверсны гүйцэтгэх лөө те. Тим статик бол одоо хүртэл эзэмшдэг. За тэгээд тухайн 2 сараас эхлээд Джерси борлуулалтаараа Жереми Лин бол тэр үлрэлийг бол тэргүүлсэн. Одоо Нью-Йорк Никсийн 17 гэсэн дугаартай те. Тий. Ер нь ингээд дэлхийд дахин Линсанити гэдэг тэр одоо ертөнцид орцсон байсан те. Үнэхээр одоо гайхалтай цаг мөч бол байсан. За тэгээд мэдээд сайнны хажуугаар саар бас байгаа. Линийг бас за зөвхөн Аз болохоор бас ингэж хитрхи өөр хайплагдаад байна. Өөр одоо өөрөө хийгдэлтэй байна те. Тим одоо юу гэдгийг шуумууд медиагаар айгүй их гарч ирсэн. Одоо Американ одоо I'm Asian ч юм уу те нэг тим одоо бүрийн нийтлэл хүртэл гарсан байдаг шүү дээ те. Тэгээд Жереми Линий хувьд бол мэдээж одоо насан туршид нь энэ одоо Аз гэдэг одоо юу бол дандаа хойш нь татдаг байсан. Дандаа түүний одоо потенциалаас түүний одоо байгаа ур чадвараас дандаа одоо доогор хөндлөдөг байсан те. Тэгээд тэр үйлрэлтэй ер нь бол Мелоч гимтлээсээ ирээд Амарич буцаж ирээд бол Нью-Йорк Никс плей-оффт орсон. За харамсалтай нь бол нэгдүгээр шатанда миний санаж байгаагаар 4-1 үлээ 4-2-оор Майами Хитэд бол тухайн жилийн авраг Майами Хитэд бол хожигдсон. Тэгээд LeBron James, Dwayne Wade, Chris Bosh их гурван эсрэг бас анхны плей-оффт бас тоглоод үтсэн гэдэг сонирхолтой амжилттай тий. Тэгээд Жереми Линий тэр түүхүүд дээр нэг түүх зүгээр сонирхуулахад бол нөгөө Линсанти гайхамшиг болохоос өмнө Нью-Йоркийн бэлтгэл дээр Майк Д'Антонитой нэг hey coach би Сан Францискогоос нөө машинаа авчирх гэсэн юм авчрах нь зөв үү гэсэн чинь Майк Д'Антони Жереми хэрэггүй те чи одохгүй шүү те тэгэхэд Жереми чи юу нэтгээгүй шүү дээ Жереми Лин тэгэхэд за би ер нь дахиад хасагдах юм байна гэдэг тэр бодол 100% бол байсан гэж байгаа юм те тэгэхээр бас үнэхээр одоо гайхамшигтай ийм төвхийг бол бид нар Жереми Линээс бол гэрчилсэн. За тэгээд мэдээж Нью-Йоркоос одоо тухайн цуглал дуусаад 100 нь одоо Houston Rockets руу явж байгаа тий. Тэр жил ер нь Линийг авч үүдэх боломж байсан нь Нью-Йорк Никст. Боломж бол байсан баг. Гэхдээ нөгөө James Dolan болон түүн баг бол одоо luxury tax тий. Такс төлөхөөс бол зайлсхийсэн. Тэгээд дээрэс нь магадгүй Melos дургуйч байсан гэж магадгүй тий. Тэгээ нөгөө талаар миний санаж байгаагаар бол одоо one season wonder гэж магадгүй гэж утсан баг тий. За дээрэс нь Carmelo Anthony ер нь бол хайлайтыг айгу булаацсан байсан тэр үлрэл. Одоо Нью-Йорк Никсийг бол Мелог үзэх гэж биш бол Линийг үзэх гэж бол тэр үлрэл бол бүтэн одоо байсан гэдэг нь бол угаасаа Джерси борлуулалтаас нь ч гэсэн харагдаж байгаа байхгүй. Тэгээд Мелочтой ч тэр одоо багийн удирдлагууд ч тэр Майк Д'Антонитой ч тэр ярилцаад ер нь Линт одоо гэрээг дүүцүүлж авахыг үлдэхийг хүсээгүй те. За улмаар бол оронд нь Джейсон Кидийг бол дараа жил нь авчирсан. Джейсон Кид Рэймонд Фелтнийг ч л авчирсан санагдаж байна. За тэгээд Лин бол one season wonder биш гэдгээ бол дараагийн одоо урт удаан цаашаа дахиад 7 жил байна уу тоглосон шүү дээ. 7 үйлрэл тоглосон. Олон баг хэлсэн. Ер нь бол одоо манайхан санаж байгаа бол Charlotte Hornets нэг хэсэг юм ухааг хүсдэж явж байсан те. За тэгээ Brooklyn Nets дотсон. За Atlanta Hawks. За тэгээд хамгийн сүүлд нь Toronto Raptors-д бол очоод авраг авч байгаа. Houston Rockets-ийн карьерийн ингээд ярих юм бол 2 жил миний сан тоглосон. За тэгээд Houston ч угаасаа нөгөө Аз зах зээлд ээлтэй баг байсан. Яг зөв тийм. Yao Ming-ээс хойш одоо бас яг зөв нүүдлээ хийчихэж байгаа байхгүй тий. Jesse Zari тий. Дээрэс нь яг Jeremy Lin бас тухайд ер нь бол багт хэрэгтэй гэж үзсэн. James Harden-ы хажууд шүү дээ. James Harden-ы хажууд. Тэгээд 2 жил плей-оффт орсон шүү дээ. Тий, ер нь дажгүй л тоглосон шүү. Гарааны холбогч хийсэн. За яг хуу Harden-ы хажууд хамгаалцуултайгаа сүүл рүү Beverly-д орон зайгаа алдаад тэгээд 15 он байна уу. Lakers-т очиж одоо Kobe-тэй 1 жил хамт тоглосон. Тэгээд нөгөө Санживэл нөгөө нэг алтартай үйлдэл үүдэн шүү дээ. Kobe бөмбөгөө дамжуул гэсэн чил Jeremy Lin бас ингээд холтчихъя гэж байгаа шидэ хийждэг.
айгүй өөртөө ихтэй байсан Маш өөртөө ихтэй. Ер нь маш тийм факттай тийм өөртөө ихтэй. Өөртөө ер нь бол барддаг ийм одоо уулын тоглогч. Тэгээд түүнийг бас нэг олон талаар хавчиж гэх юм уу доош нь татаж байсан ч гэсэн түүний одоо энэ гайхамшигтай одоо карьер бол биднийг бол дурсаад бол зөндөө юм байна тий. Одоо ингээд Яо Минг ч юм бол 2002 оноос орж ирэл 2010 он хүртэл ингээд явсан шүү дээ All Star үзүүлэлтээ. Тэгэл яг зодог тайлал яг дараа жилээс нь дахиад ингээд одоо нэг юм Аз нэр гараад ирсэн юм одоо юу гэдэг гоё байсан л да нөгөө талаараа. Тэгээд NBA Аз тоглогч юм нөлөөтэй байж чадах хിവэр байгаа шүү гэдэг тий. Дээрээс жижиг тоглогч. Тэгээд дээрээс нь тий яг зөв. Одоо ер нь бол Аз гэхэл 7 фут өндөр. Одоо Яо Минг шиг 7-6 ч юм уу тий. Араас нь одоо Ижин Лядер гэлээ шүү дээ. Одоо нэг солонгосоос хаасан жин гэдэг 1GG тэргээл тэгээд дандаа л өндөр тоглогч таахгүй. Ер нь бол Аз тоглогч чи NBA-д орохын тулд чи 7 футээс өндөр байх хэрэгтэй гэдэг л юм байсан. Тэгэхэд одоо Jeremy Lin тэр одоо стереотипыг бол эвдсэн тий. Үнэхээр дэлхийд дахинд бол Jeremy Lin-ийн гайхамшиг бол үзүүлсэн. Тэгээд бид нараас Jeremy Lin-ийг одоо зод тайлсан үедэн тий бас нэг жоохон дурсаад товчхон яри гэж өнөөдөр бид хоёр шийдээд тэгээд дурч байна. Тэгээд мань үнийг бол нөгөө Ахиллесийн гэмтэл. Ахиллес үлөө хийсэн хэлээ лөө. Тэгэл лавдаг их хүн гэмтэл өвдмөг гэмтэл. Тийм нээц ийсэн хэлэх тий. Нээцд очиод баг их тоглолт үлрэлийн ихний тоглолтын нэр лөө. Ингээд гимтээд тэр үчи баг гарааны холбогч байсан. Гарааны холб эсчиж болоо. Тэгээд яг нэг I'm down гэдэг ингээд нэг ойлж байгаа дүр зураг гэдэг ш. Тэрнээс хойш л ер нь сагсан бөмбөгийн карьер нь айгу уруудсан гэж бодоод өгдөө. Тий. Яг зөв. Ер нь гимтлээс болоод ер нь маш хурдан уруудсан. Тэгээд яг хоо тэгээд NBA-гээс болсон ч гэсэн мэдээж Тайваны лигтэй, Хятадын лигт бол бас олон жил тоглосон тий. Нэг авраг авсан баг шүү тий. Тэгээд 19 онд бас муучгүй NBA авраг болоод нөгөө Kawhi-ийн Торонтод байж байгаа. Гэхдээ яг нэг амар олон минут гарч тоглолтгүй байсан ч гэсэн ер нь аврагын бүгчтэй зодог тайлсан. За тэгээд битэрийн бас бэлдсэн дугаар энэ өргөд өндөрлөе. Ер нь бол Jeremy Lin-ийг бас дуурсахад үнэхээр сайхан байлаа. Тухайн үед бас Jeremy Lin-ийг зүгээр яг би тухайн удаас хандъя. Яг Jeremy Lin-ийг тэр гайхамшиг болж байхад бас яг тэгж NBA-с үздэггүй байсан юм аа. Яг ингээд яг байнгын одооны шиг тогтмол. Тэгэл Jeremy Lin ингээд нэг залуугаад ирсэн гэл тий. Гайхамшиг боллоо л гэл. Ер нь бол маш тийм сонирхолтой санагчлаа тухайн үед бол. Тэг миний хамгийн бас нэг яг анх санджисэн зүйлүүд нь юу вэ гэхээр одоо NBA Talk чинь тухайн үед бол хамгийн одоо лаг нэвтрүүлэг одоо ч гэсэн лаг нэвтрүүлэг аа. Тэгээд идрээ ах нэг ярьж ирсэн. Vincenity гэж хоёр нь бол одоо байхаа болоод ер нь бол манай Vince Carter маань бол тий үүргийн тоглогч юм жинээр. Одоо л Insanity гэж гараад ирчихэж гээд. Энэ тоглогч дэлхийн нийтийг байлдан дагуулж байна гэдэг. Тэгээ хэсэгхэн хугацаанд байлдан дагуулсан ч гэсэн урт хугацааны бас тогтмол боломжийн амжилттайгаар бол Лин маань бол карьераа дуусгасан. Тэгээ энэ бол зүгээр байлдан дагуулах гэдэг үг ч зүгээр багтахаар. Ер нь бол энэ бол зүгээр гайхамшиг байхгүй. Өөрийн гэсэн баримтат кинотой байхгүй юм ч тэ яг энэ үйл явдал. Нэрэ Jeremy Lin-ийн тэр баримт кино үзээрэй. Үнэхээр гоё кино гэдэг те. Ер нь хэд ч үзээгаагүй тэ нэг тийм. Энэ түүх бол зүгээр NBA-ийн зүгээр магадгүй спортын хамгийн тэр нөгөө нэг underdog story. Тэгээ underdog-ийн түүх гэдэгт бол үнэхээр орно. Яг харахгүй. Тэгээд гайхамшигтай гоё тоглогч бол байлаа. За тэгээд өнөөдөр Jeremy Lin-ийн дугаараа ингээд энэ өргөд өндөрлөе. Таад маань Retro Station суугаа бас subscribe хийгээрэй. Тэгээ бит хоёр бол 7 хоногт аль болох олон бичлэг оруулахыг бол хичээг явж байгаа. Тэгээ манай арын албанд байгаа. Бас бетатай баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Тэгээд Retro Station дээр subscribe